За сайн байцгаана уу. За Хилэнцгийн ордныхны 11 дугаар сарын 5 дахь өдрийн уншлага эхлэх гэж байна. За 11 дугаар сарын төлөв байдлыг үзэхэд бол за ямар нэг юм дээр үйл хөдлөл авах одоо тийм зайлшгүй шаардлага тэгээд бас тодорхой хэмжээнд баяр хөөртэй үйл явдлууд тохиолдноо. Тэгээ яг одоогийн байгаа нөхцөл байдал дээр өөрийгөө айгүй ингэж нөгөө байлгаж анхаарч сурах. За цаг копи уугаа сууж идэх юм бол яг тэр байгаа нөхцөл дээр байх. Энд цаг копи уугаа сууж байхдаа дандаа ингээд нөгөө бодлон шал өөр газар сарнж явдаг хүмүүс байгаа байхгүй юу? Энэ байгаа газар дээр ерөөсөө байдгүй тийм байхгүй байгаа тиймэрхүү нөхцөл байдлыг илэрхийлж байна. За ажил төрлийн тухайд болохоор яг юу гэж 11 дугаар сард хэлж байна вэ гэхээр за танд нэг зайлшгүй шаардлагатай хоёр сонголтоос одоо аль нэгийг нь сонгох шаардлага гарна. Алийг нь шийдэх үү, аль нь зөв вэ, аль нь буруу вэ гэдэг дээр. За тэрийг та нэлээд эв дүүгээр одоо нэг шийдэх шаардлагатай болж байгаа байхгүй юу? Нэлээд уран ухаан гаргаж нэлээд одоо эв дүүг нь олж шийдэх шаардлагатай тийм ажилтад болгорнаа 11 дугаар сард. За тэрэн дээрээ та шийдвэрээ гаргана. Тэгээ магадгүй гаргасан шийдвэр нь нэг жоохон энд найз нөхдөд ч юм уу ууж идсэн харьцаа холбоо бол энэ ажил төрөл дээр бол нэг тийм онцгийн хэрэгцээ байхгүй гэдгийг бол юу сануулж байгаа шүү. 11 дугаар сар тураа ертөнцөөс танд сануулж байна. Энэ ажил төрөл хөөцөлдөөд ингээд хамтрал байгуулад ч юм уу эсвэл ямар нэг ингээд сонголт шийдвэр гаргах гэж байгаа бол тэнд ууж идэх ч юм уу наадам нарганы асуудлыг одоо тэрнтэй хольж утгах бол хэрэгцээгүй гэж байгаа. Харин эвдүүгийн нь олж айгүй ухаалгаар зайлшгүй тийм шийдвэр гаргах та тийм нөхцөл байдал дээр тулгуурлана. Тэн дээр нэг жоохон буруу бодож буруу сэтгэх гэдэг тал байна шүү. За тэрийг анхаараарай гэж танд анхааруулгатай мессеж ирж байгаа. Тэрийг бас энэ идэж уух ч юм уу ингэж одоо тийм найзрахыг байдлаар харьцах бол шаардлагагүй. Хамгийн чухал нь уран ухааныг гаргаж одоо эвдүүг нь олж шийдвэрээ гаргах. За тийм шаардлагатай цаг үед танд 11 дугаар сард ажил хөдөлмөрийн байдал дээр чинь ирж байна. За эрүүл мэндийн хувьд бол таны эрүүл мэнд бол таны үр хүүхдүүдээс одоо бүр хамаарч байна. Та үр хүүхдүүдтэй их голчлон анхаарал тавиад одоо нөгөө хүүхдүүд сайн болвол би сайн гэдэг шиг хүүхдүүдээс шалтгаалж яг ингээд таны эрүүл мэнд ингээд шалтгаалаад байгаа байхгүй. Та хувь хүний хувьд яг яах шаардлагатай вэ гэхээр өөр дээрээ бас ингээд нөгөө айгуу цагаа зарцуулж өөрийгөө анхаарч тэр тусмаа та жимс ногоо нэг тийм идэж уух юмныхаа тал дээр айгуу тийм хөнгөн энергитэй нэг жоохон гоё жимс ногооны төрлийн юм танд одоо эрүүл мэндэд чинь идэж уух шаардлага байна гэж байгаа. За тэгээ ер нь эрүүл мэндийн гол түлхүүр бол баг үндсэндээ хүүхдүүд дээр нэг хүүхд сайн бол би сайн гэдэг дээр ер нь танд бол жоохон тарих толгойн хэтэрхий их ингээд нэг бодсон бодол жоохон эндээсээ бааш нэг жоохон тарих толгойгоо амраах шаардлага биеийн эрүүл мэндийн талаасаа бол жоохон жимс ногооны төрлийн юм идэх юун дээр эрүүл мэндийн тарих толгойн одоо сэтгцийн эрүүл мэндийн тал дээр болохоор энэ тарихыг түмэн бодлоор ингээд нөгөө ерөөсөө ингээд нэг амраадгүй тийм хүн байгаа байхгүй юу? Их олон юм боддог. Хэтэрхий их олон юм боддог. Тийм болохоор тэр тал дээр жоохон одоо нэг тийм юу гэх юм төлхөрийн олно гэдэг шиг нэг жоохон чөлөө одоо нэг одоо харьцангуй бодлыг жоохон одоо багасгах шаардлагатай гэх юм юу ч гэж хэлэх юм дээ одоо. Хэтэрхий их олон юм бодоод байна та тий. Хит их олон юм бодож байна. Тарих толгойг зав чөлөөгүй бүрөөсөө ингээд дарамтлаж байгаа юм шиг их олон юм бодоод байна. Тэгэхээр тарих толгойн эрүүл мэнд дээр жоохон анхаараарай. Ер нь тэгээд өөр хүүхдүүд рүүгээ их онцгойлон анхаардагч хүн шиг байна. Тий. Өөр хүүхдүүдтэй илүү анхаарал халамж тавил хүүхдүүд сайн байх юм бол магадгүй таны нөгөө нэг өөрийн нэг бодол сэтгэл тайвшраад ингээд их тийм амгалан тавирныг олж магадгүй юм. Энэ хүүхдүүдийн талаар тэр нь яаж байгаа бол энэ яаж байгаа бол тэрийг энийг ингээд айгүй их олон юм бодд юм байна. Ер нь бол тий. За хүн хоорондын харьцаан дээр болохоор нэг тийм тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тодорхойгүй нөхцөл байдал үүсээд энэ нь болохоор тэгээд одоо нөгөө эсрэг тесрэг хүмүүс одоо бие биендээ ихэр татагддаг гэдэг шиг бүр ингээд нөгөө болохгүйг нь мэдсээр байж илүү ихэр татагддаг ч юм уу тий.
Нэг тийм харьцаа энд 11-р сард орж ирээд байна бас. Одоо өөрөөр чинь тис эсрэг. Тэгээ одоо нэг тантай энэ бодит байдал дээр ингээд нэг тэгж харьцаа холбоо нэг үүсгээд яхаар боломжтой биш юм шиг тийм харьцаанд айгүй их тийм татагдаад байгаа байхгүй юу? За тийм харьцаа нэг орж ирээд байна 11-р сард. Энэ нь тэгээд айгүй тодорхойгүй байдалтай тэр таны энэ төмөн боддог тэр бодол төр чинь бас бодол дээр бодол нэмнэ гэдэг шиг тийм л юм болох гэдэг. Тэр нь бол цааш тийм урт хугацааны тийм боттой байр суурьтай одоо жинхэнэ хайр дурлалын харьцаа бол биш ээ. Зүгээр тэр нэг эсрэг тесрэгийн таталцлын хуулиар гэдэг шиг нэг өөрөөсөө тис өөр юмд нэг татагддаг нэг тийм юм гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээд өөр хэлэн all of your heart and soul to sing with joy. Тийм энэ одоо нэг тийм бас нэг тийм уурал дэмжиглүүлсэн энд тийм тодорхойгүй нэг тийм илгэлж тоглож байгаа юм шиг тийм харьцаа бас үүсэж байгаа учраас тэрэн дээр бас нэг жоохон уур хэлэн илэрх гээд 11-р сард бүр сэтгэл зүй яг энэ хүн хоорондын харьцаа тэр тусмаа энэ эсрэг хүснэнтэй харьцах энэ хүн харьцаан дээр бол айгүй тодорхойгүй байдал үүсэж өөрийг чинь тэгж маш ихээр ингэж нэг татах тийм тэгсэн хэрнээ тэр харьцаа нь өөрөө тийм гой урсгалаар явахгүй тийм юу ихтэй байхгүй савлгаа ихтэй санаагаар болдог бол одоо нэг таталцмааргүй байна гэдэг ингээд сэтгэл зүрхэндээ бодож исэн ч ингээд одоо тархиндээ бодож исэн ч ингээд сэтгэл зүрх татагдаад ингээд нэг тийм төвөгтэй байхаар тийм харьцаа руу 11-р сар гарч ирэхээр байна. Тэгээ элен далангуу дотоод сэтгэлээ нээж ингэж хоорондоо ярилцахыг бол 11-р сар зөвлөж байна. 11-р сард тарах үзрийн зүгээс аливаа харьцааг элен далангуу байхыг зөвлөж байгаа юм байна 11 элен цай ордныханд. За